Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн маань онлайн арт буюу дүрслэх урлагийн цахим хичээл маань эхлэж байна. Онлын дэвтрээд илгээд өнөөдрийнхөө он сарыг тэмдэглэж аваарай. Хичээлийн зорилго: нэгдүгээрт нь өмнөх мэдлэгээ баттгах. Хоёрдугаарт нь чөлөө сэдвээр бүтээл хийх. Хичээлийн сэдэв маань давтлах хичээл. Дараах сэдвүүдийг бид баттгана. Өнгө, зохиомж, зураг унших, 2 ба 3 хэмжээст бүтээл. Хүүхдүүдээ, дэлгэцэнд харагдах зургийг юу болохыг хэлээрэй. Тийм ээ хүүхдүүдээ, энэ бол өнгийн хүрд. Байгальд орших бүх өнгө нь 3 үндсэн өнгө болох улаан, ногоон, цэнхэр болон хар цагаан эдгээр хослолоор тодорхойлогддог. Зохиомж. Зохиомж гэдэг нь композиция буюу латин гаралтай үг. Бүрэлдэхүүн, бүтэц, нэгдэл, мөн цаашлаад загвар зохиох, зураг төсөл, зурах гэх мэтчлэн маш олон утгыг илэрхийлдэг. Зохиомжийг нэг төвд зохиомжтой зураг, үнцгэлсэн зохиомжтой зураг, дэлгэмэл зохиомжтой зураг гэж нэрлэдэг. За тэгвэл хүүхдүүдээ дэлгэцэнд харагдах зургийг ажиглаарай. Энэ ямар зохиомжтой зураг юм бол? Тийм ээ, нэг төвд зохиомжтой зураг байна. Харин энэ ямар зохиомжтой зураг юм бол? Сайн байна хүүхдүүдээ. Үнцгэлсэн зохиомжтой зураг байна. Харин энэ харагдаж байгаа зураг маань ямар зохиомжтой юм бол? Тийм ээ, дэлгэмэл зохиомжтой зураг байна. Зураг бүр зохиомжоор ялгаатай байгааг та бүхэн ажигласан байх. Хүүхдүүдээ, зурсан зургаа бусдад тайлбарлан ярьж өгөхийг юу гэж хэлдэг юм бол? Та нар зурсан зургаа хэн нэгэнд тайлбарлан ярьж үзсэн үү? Эсвэл хэн нэгэн чиний зурсан зургийг ямар утгатай юм бэ гэж асууж байсан байх. Тэгвэл өөрийнхөө зурсан зургийг хэн нэгэнд тайлбарлан ярьж өгөхийг зураг унших гэдэг юм байна. Дэлгэцэн дээр хүүхдүүдийн бүтээлүүд харагдаж байна. Бид зургийг цаасан дээр зурдаг. Тэгвэл цаас маань өөрөө 2 хэмжээтэй шүү дээ. Урт, өргөн гэсэн хэмжээтэй. Тэгвэл ийм хэмжээтэй бүтээлийг 2 хэмжээст бүтээл гэж нэрлэдэг байх нь байна. Харин ямар нэгэн материал ашиглаад
гарт баригдахаар бодиттой ийм бүтээл бас бид нар хийдэг шүү дээ. Тэгвэл энэ бүтээл маань урт, өргөн, өндөр гэсэн хэмжээстэй байдаг юм байна. Ийхүү 3 хэмжээсээр хэмжигддэг бүтээлийг 3 хэмжээст бүтээл гэж нэрлэдэг юм байна. Хүүхдүүд, одоо бидний дадлах хичээлийн цаг эхлэж байна. 2 дугаар үе. Чөлөө зэдвэр зураг зурах. Бид янз бүрийн өөрт төрсэн сэтгэгдлээр зураг зурах дуртай шүү дээ. Одоо багш нь та нарт янз бүрийн зурнуудыг үзүүлэх болно. Харин та нар өөрсдийнхөө санааг нэмж баяжуулж зураарай. Мөн үзүүлж байгаа зурагнаас хэрхэн яаж зурж болох талаар мэдээллийг аваарай. Гарынхаа хэлбэрийг ашиглаад ийм сонирхолтой амьтдыг зурж болдго юм байна. Хэрхэн мод зурах дарааллууд харагдаж байна. Өнгийг уусгалттай будсан байна. Мөн цагаан зай харагдахгүй байгаа биз? Тэгвэл зургийг зурахдаа бид нар цагаан зай үлдээхгүйгээр жигд сайхан будаж сурах хэрэгтэй. Мөн өнгийг тод сонгож зурах хэрэгтэй. Нэгдүгээр үеийн хичээл дээр гарсан зохиомжуудаа бас бодолцох хэрэгтэй. Зураас цэг толбуудаа ашиглаад ийм сайхан зохиомжтой зургийг зурж бас болдог байх нь байна. Тэгэхээр хүүхдүүдээ зураг зурахдаа 3 дарааллыг сайтар мөрдөөрэй. Нэгдүгээрт нь дүрсээ сайн гаргана. Хоёрдугаарт нь цаад арын фон буюу дэвсгэрээ таглаж будаарай. Гуравдугаарт нь гол ба туслах дөрүүдээ жигд сайхан таглаж будаад хүрээлж дуусгаарай. Өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй сайн оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ. Сайхан амраарай.